Сэдвийн дор зохион байгуулагдаж байна. За энэ тэмцээний энэ жилийн тэмцээний гол зорилго нь болохоор Е-баримтыг зах зээл худалдааны төвд нэвтрүүлж Е-баримтыг хэрэгжүүлэхээс үүсэх эрсдэл хэрэгжүүлснээс хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласнаас одоо хүртэх өөр өгөөжийг нийтэд таниулах явдал юм аа. За энэ удаагийн тэмцээнийг нийслэлийн засаг даргын хамгийн газар, татварын ерөнхий газар, нийслэлийн татварын газар, татварын мэргэжлийн зөвлөхийн нийгэмлэг, хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж байгуулах гэж таатай байна. За 12 энэ удаагийн тэмцээнд нийт ихтэй сургуулийн 6 сургуулиас 8 баг оролцож байна. Тэгээ нийт оролцож байгаа оюутан залуустай амжилт хүсье. Манай тэмцээнийг одоо 12 дахь жилдээ натурын мэргэжлийн зөвлөхийн нийгэмлэгтэй зохион байгуулж байгаа. За энэ тэмцээнд жил болгон амжилттай оролцож ирсэн оюутнууд маань ирээдүйн их амжилттай удирдагчид, ирээдүйн амжилттай том бизнесмэнүүд, төрийн аль багш нар болсон байдаг. Тэгэхээр энэ оюутан байх цагаас татварын ойлголтыг авч бусдад түгээж явдаг та бүхэнд амжилт хүсье. Энэ тэмцээндээ сайн оролцоорой. Энэ жилийн тэмцээний бас нэг онцлог оролцогч болох хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн холбоо баяр сайхан таныг урьж байна. Сая юугаар янзсан чинь буруу онцлаач үедээ чи. Яагаад авдаггүй хамгийн гол шалтгаан ийм байна. Тэгэхээр хэрвээ нарийн тул ийм баримт өгөөд эхэлчих юм бол үндэсний үйлдвэрлэгч нарт бас бараагаар нийлүүл боломж нь нэгдэж байгаа шүү гэдэг талаас нь судалгаагаа хийвэл илүү үр дүнтэй болох байгаа гэж бодож байна. За ингээд үндэсний амжилт хүсье. Тэмцээн хамтран зохион байгуулж байгаа газруудын төлөөлөгч нарт бүгд